аз шиг хувь тавилангийн замаар тэнгисийн оёр гүйц сэлэн аялах шиг тэмүүлэл дүүрэн өдрүүдийн эцшгүй нэгэн эрэлчин байх болно. Нэрийн хуудас. Ажил үйлсээрээ хүлээн зөвшөөрөгдөж, ажил мэргэжлийнхээ тойрог гортог дунд амжилтын түүхээ бүтээж дархалж аваа юм залуу эрдэмтэн судлаачдыг багш нарыг уран залдаг энэ орон зайвлал нэрийн хуудас гэж эрх нэвтрүүлэг байгаа. Танд энэ өдрийн мэнд хүргэе. За баярлалаа. За нэрийн хуудас нэвтрүүлгийн маань өнөөдрийн зочин хэмбэ гэж сонсогчд маань бас сониуч харахад сугаалаа автай. Тэгэхээр өнөөдөр шинжлэх ухааны технологийн их сургуулийн эрчим хүчний сургуулийн дулааны инженерийн салбарын багш магистр Шагдрын инх баяр оролцож байна. За тэгэхээр энэ мэргэжлийн эзэн болж энэ чиглэлээр төгсөжсэн тэр оны хоёул ярилцлагынхаа эхэнд дурсъя. За тэгэхээр 2006 онд шүтээсийн тухайн үед эрчим хүчний инженерийн сургууль гэж байсан. Инженерийн сургуульд дулааны сахлах станц гэсэн мэргэжлийг сонгож эсэж орж ирсэн. За тэгээд 4 жил суралцаад 2010 онд бакалаврын зэрэгтээ төгсөөд 1 жил гаруй ажиллаж агаад үйлдвэрийн газруудаар ажиллаж агаад буцаж 2011 онд магистрантурд илсээд жил гаруй суралцаад 2012 оны 1 сарда хамгаалаад за тэгээ ерөнхийдөө бол тэр хугацаанд багш нартайгаа хамтраад бас эрдэм судлалын за дээрэс нь манай багш нар бол үйлдвэрүүтэй холбоотой аж ахуйн гэрээд ажлуудыг хийдэг. За тэгээ аж ахуйн гэрээд ажлуудад хамтарч оролцоод ерөнхийдөө сургуулийн процедурыг ойлгож мэдээд за санаа нь бол манай багш нар бол намайг баг багаар бэлдээдсэн юм байл л дээр нь бол зөвлөд ойлгоход тийм. Тэгээд багш нартайгаа хамтраад судлаа шинжилгээний ажлын арга барил эзэмшээд Ахмад багшараас үлрэрлэн дуурайгаад залуу багш нартайгаа хамтарч тэр аж ахуйн гэрээд ажлуудыг бүр биечлэн хийгээд ингэж явж байсан. За тэгээд 2012 оны 1 сард магистр хамгаалаад за тэгээд ерөнхийдөө бол шүтээстэй ажиллахаар зориг шолгоцсон. За тэгэхээр энэ хугацаанд бол олон сайхан бүтээлийн эзэн болсон байж таараад сэтэл санаачлахаараа бие дааж хийсэн. За дээр нь баг хамт олонний сэтгэл гар нийсэн хүч хөдөлмөрөөр цогцлож бүтээсэн. Тэр нь улс орны нийгэм энэ эдийн засаг дээр нь бүр гол хөдөлгөгч болсон чухал салбаруудын юу гэдгийг цараатай бүтээл болж тийм ээ шингэсэн ийм үйлс олон байгаа бах. Энэ талаараа сайхан дэлгэрэнгүй хуваалцахгүй юу? За тэгэхээр ерөнхийдөө бол манай дулааны сахлах станцд мэргэжил бол механикийн инженер, ялангуяа дулаан механикийн ажиллах хүнээс бол ер нь бол их өндөр хариуцлага шаарддаг. За эрчим хүчний үйлдвэрүүдийн нэг онцлог бол тасралтгүй явагддаг онцлогтой. Бусад үйлдвэрүүд бол ямар нэгэн байдлаар бүтээгдэхүүнийхээ нормыг биелүүлчих юм бол тухайн ээлжил зогсчиж болдог бол эрчим хүчний үйлдвэр бол хэрэглээ үйлдвэрлэл хоёрын зэрэг явагддаг онцлогтой. Тэгэхээр ийм үйлдвэр албан газар дээр ажиллахад асар өндөр инженерийн болон практикийн мэдлэгийг шаарддаг юм онцлогтой байдаг. За тэгэхээр бакалаврын 4 жилдээ магистрийнхаа хугацаанд манай багш нартайгаа хамтраад төвийн бүсийн эрчим хүчний системд ажиллаж байгаа дулааны сахлах станц 2, 3, 4 за дээрээс нь биокомбинатын дулааны станц, налаахын дулааны станц, багнуурын дулааны станц, за дархан эрдэнэ хотын сахлах станцуудад нэлээд олон тооны аж ахуйн гэрээд ажлууд хийж ялангуяа станцуудын үндсэн тоног болох 100-ны үр ашгийг дээшлүүлэх, экологийн нормыг тогтоох ийм ажлуудыг бол багш нартайгаа хамтарч нэлээд их хийсэн. Бүгдээрээ үр дүнгээ өгөөд бүгдээрээ хэрэгжээд явж байгаа энэ төслүүд байна. Тийм. Эндээс бас сонин санагдаж байна тийм ээ. Онцлоод яг тэр гоё үр дүнгуудыг бас жоохон тодруулж ярил тийм ээ. Цараатай зарим сайхан том төслүүдээс. Жишээлбэл 4-р сахлах станцд жишээлбэл шинэ турбин зориулагдчихсан. Манай эрчим хүчний хэрэглээ бол ихсэж байгаа. Жилийн эрт болсон эрчим хүчний хэрэглээ ихсэж байгаа. Тэгэхээр манай эрчим хүчний үйлдвэрүүдийн чадал бол ер нь бол хязгаар дамтмал хэрэглээндээ бол хэрэглээг хангад дийлэх хэрэг болсон байсан. Ч ер нь бол тийм байгаа. Ер нь бол баг багаар манай станцуудад боломжит байдлаар өргөгдөхөд явж байгаа юм. Тэр үед тест дөрвийг 4-р дулааны сахлах станцыг 120 МВт-ийн турбо генератораар Орос улбаны улсын өргөдөх ажилд хийгдчихсэн. За энэ ажлын монтажийн ажил дээр нь угсралтын зураг бичиг баримтууд бүгдээр жишээлбэл Орос хэл дээр хүрээд ирж байгаа. Энийг Монгол олгож за тэгээд тэр угсрал зурилтын хүмүүс зөвлөгөө заавар өгөх хэмжээний ажлууд бол хийгдчихсэн. За үүний дагуу тэр тест төрийн шинэ турбин маань ашиглалтанд орж Монгол улсыг эрчим хүчээр тасралтгүй найдвартай хангаа явж байгаа шийдэл байгаа ч. За дээрэс нь бид нар мэдж байгаа манай орны сахлах станцууд бол ихвчлэн болоод нүүрсээр ажилладаг. За тэгэхээр нүүрсээр ажиллахад сүүлийн үед экологийн асуудлууд их өргөнөөр яригдах боллоо. За нүүрсийг шатаана гэдэг бол цаана нь бол асар хэмжээний хортой нэгдлүүд ялгардаг. За ер нь бол агааны бохирдол гол нөлөөлдөг. Угаарын хий байж болно CO, мөн бүрийн шалтгаан бүтээгдэхүүн CO2 буюу нүүрс төрөгчийн давхар эсэл, за хөхрийн ангидридууд, азотын эслүүд энэ төр бол их хэмжээгээр үүсдэг байна. Тэгэхээр манай орны эрчим хүчний систем ер нь бол Орос улбаны улсын стандарт байдаг. Ер нь бол хамгийн отхон станц гэхэл 40 жил болцсон. Хамгийн ууган станц бараг 60-аас дээш жилийн насжилтаа ер нь бол техник технологийн хувьд бол хоцрогчод байгаа. Тэгэхээр энэ бол орчин үеийнхээ экологийн шаардлагыг хангаж чадахгүй болчиход байгаа. Тийм учраас багш нартайгаа хамтраад станцын
Яасын одоо үндсэн тоноглол уурын зоохны одоо горим ажиллагааг тогтворжуулах, экологийн одоо үзүүлэлтүүдийн дээшлүүлэх судалгаануудыг хийгээд тэр нь одоо норм хэмжээнд нь аваачих тийм судалгаануудыг хийгээд зоохноос хаягж байгаа одоо орто нийтлүүдийг багасгах одоо үр дүнтэй ажлууд бас нэлээд хийгдсэн байна. Гадаад улс орнуудтай ч юм уу хамтарсан төсөл хөтөлбөрүүд төр нэлээд ажилласан уу? Магистр сурж байгаа үедээ бас азар их юм уу? Ер нь бол нэгдсэн үндэсний байгууллагын аж үйлдвэрийн хөгжлийн сан гэж байдаг. ЮНИДО гэдэг. ЮНИДОгийн сангаас энэ зүүн өмнөд Азийн одоо орнуудын энэ эрчим хүчний одоо системийн станцуудаас, дулааны станцуудаас одоо ялгарч байгаа диоксин фуран гэж одоо тийм орто бодисууд байдаг юм байна. За диоксин фураны одоо тооллох хийх тийм төсөлтөөр бас орж ажиллаж байсан. Бас их сонирхолтой. Ер нь бол диоксин фураны төлөө ойлголт сүүлийн үед гарч ирж байгаа. Ер нь бол зориудын бусаар үүсдэг тийм одоо дэлхий дээр одоо мэдээж байгаа хамгийн одоо хортой тийм бодис байдаг юм байна. Диоксин фуран гэж. Энэ бодис бол одоо жишээлбэл эрчим хүчний одоо уурын зоогнуудаас бол зориудын бусаар одоо шаталтын явцад ялгарч яадаг. Тэгэхээр үүнийг бол одоо бид нар өмнө нь бол авч хэлцдэг байсан бол одоо сүүлийн жилүүд бол авч хэлцэжсэн. Тэгэхээр энэ томцолд оролцоод эмнэлгийн хог аяллаа зоохнууд, за дээрэс нь манай орны жижиг одоо халаалтын зоохнууд, станцын зоохнуудаар одоо хэр ялгарч байгааг нь тогтоогоод тэр олон улсын төсөлтөөр бас хамтарч оролцож байсан юм байна. За тэгэхээр багш судлаач дээр нь одоо бас их бүтээлтэй тийм ээ. Ер нь бол судлаачид өөрсдөө цаг хугацааны үн цэнийг их он удаан жилийн эрэл хайлтунд өнгөрүүлждэг тодорхой үр дүн гаргаж авахын төлөө бол одоо бүр шантаршгүй хөдөлмөрлөдөг, цуцаршгүй тэмүүлдэг юм хүмүүс байдаг л да. Хоол нойроо мартан умартан хоош тавьж. За тэгээд тэр дундаа бол өөрсдөө бас сайхан ном, зохиол бүтээл, гарын авлага гаргах, энэ мэрэгжил мэдлэгийнхээ царайг бас үлдээх, шавнартаа уламжлах ч гэдэг юм уу, шинийг нээж тэрийг номын гэрэлт мөрөөд болгож үлдээх юм бүтээлч хүмүүс идэх шүү дээ. За тийм. Тэгэхээр ерөнхийдөө бол би дулааны сахлаа станц мэрэгжлийн гол хичээлүүд болох дулааны сахлаа станц, за дулааны сахлаа станцын горим, за дулааны сахлаа станцын курсын төсөл, за дээрэс нь дулаан хүчний төхөөрөмж, дулааны эрчим хүчний төхөөрөмжүүд, дулааны ба атомын сахлаа станц. За сүүлийн үед бол техникийн термодинамикийн одоо практик хичээлүүд, дулаан дархалтан онол гэсэн одоо манай мэрэгжлийн гол хичээлүүдийн практик хичээлүүдийг бас орж байна. За тэгэхээр миний хувьд бол ажиллаж байгаа хугацаанд бол ерөнхийдөө бол дулааны сахлаа станц хичээлийнхаа одоо семинар, бие даалтын гарын авалгуудыг боловсруулж, за тэгээд багш нартайгаа бас хамтар намайг одоо дадлагжуулж өөрийн шав болгож авч ясан Шагдар сүрэн гэдэг мундаг багш байсан. За Шагдар сүрэн багшийнхаа удирдлаганд ор гаргаж ясан. За тэгээд энэ ном маань одоо бүр 4-5 дахь удаагийн хэвлэл болоод улам сайжраал хэвлэгдээ явж байна. Ийм байх жишээ. Ер нь гадны улс оронд одоо мэрэгжлийнхээ хүрээгээр зорчиж мэрэгжил солилцоо хамтын одоо туршлагаа хуваалцах дээр ийм талын ажиллагаанд хэр оролцож байна? Миний хувьд болохоор 2016 онд Бүгд найрамдах Хятад улсын Харбин хотод Харбины технологийн одоо институт гэдэг нэртэй Харбин Institute of Technology гэсэн нэртэй одоо сургуульд докторантурд суралцж байгаа. За одоо бол ерөнхийдөө бол миний судалгааны ажил бол дуусах шатанд ороо явж байна. За судалгааныхаа ажлын одоо гол үр дүнгууд дээр бол за 10 гаруй одоо судалгааны өгүүл олон улсын сэтгүүлүүд хэвлүүлээд байна. Одоогийн байдлаар. Тэгэхээр судлаач хүнд бол одоо хэл үгүй ер нь хинтж байсан тийм ээ. Залуу хүнд бол одоо хэлтэй бол хөлтэй гэдэг шиг энэ ертөнцийн анирыг одоо ширээнийхээ араас мэдрэх хамгийн чухал зэвсэг бол одоо хэл юм. Гадаад хэлний мэдлэгээ хэлэх, энд өөрийгөө хөгжүүлэх, тасралтгүй суралцах тал дээр сайхан мэдлэг туршлага хаваалцахгүй юу? Ялангуяа одоо энэ докторийн судалгаа хийж байгаа. За тэгээ олон улсад бол одоо стандарт байдаг. Докторийн сургалтанд бол тодорхой одоо сургууль болгон өөр л дөө. Ер нь бол за энэ манай сургуулийн стандарт бол 3-аас дээш одоо тооны өгүүллийг, судалгааны өгүүллийг олон улсын тэр өндөр чанартай impact factor гэж нэрлэдэг юм л. Тэр нь бол тийм сэтгүүлд хэвлүүлэх шаардлага тавьдаг. Тэгэхээр энэ сэтгүүлд одоо хэвлүүлэхийн тулд нөгөө нэг англи хэлний мэдлэг бол их шаарддаг. Ялангуяа academic English гэдэг бол бүр илүү шаардж байгаа жишээтэй байна. Тэгэхээр бол хэлийг бол би бас Монголдоо ер нь бол байсан. Монголдоо сурсан одоо шүтээсийн бүтээгдэхүүн. Гэхдээ 10 жилээс энэ төр бол англи хэл үзчихсэн. Үзээд явж байсан. Гэтэ миний зүгээр хувийн тактик гэх юм уу? Ер нь зүгээр хэлийг бол жоохон хүчээр гэх юм уу? Одоо ер нь сурсан. Ер нь бол мэрэгжлийнхаа одоо нэг том англи номыг олж аваад за тэгээд эхний нэг 2 бүлгийг бол ерөнхийд нь бол орчуулж үтсэн. За эхний одоо хуудсуудыг орчуулахад бол бүх үгийг л бараг л орчуулж байсан. За тэгээд хойшоо унших тусам хойшоо явах тусам бол ер нь бол орчуулгын маань нөгөө үгийн тоо бол цөөрөөд ирсэн. За ингээд ерөнхийд нь бол ингээд агуулгаар нь за тэгээд мэрэгжлийнхаа одоо тэр үндсэн одоо сурахчид бичгтээ одоо харьцаж ирнэ бол мэрэгжлийнхаа үгнүүдийг сурцсан байна. Тэгэхээр мэрэгжлийн сурахчтай ажилласан гол давуу тал бол мэрэгжлийн сурахчид бол хөвчлэн нөгөө academic English-ээр бичигдэг учраас бас надад одоо энэ өгүүл энэ төр бичгээд бол давуу тал болж байгаа мó гэж ойлгоод байгаа. Одоо өөртөө сайхан бүтээлчээр даалтахгүй байх бас нөгөө талаар хүн гэдэг энтэн одоо бас амрах, таашаал идэлэх ер нь бол энэ амралт ажлыг зохицуулах тал дээр бас энэ залуу оюутнууд эрдэм судалгааны одоо зам мөрд одоо бас нэгэнтээ орсон энэ залуус сайхан сургамж хайрлахгүй одоо юунд
дээр хүн анхаарах ёстой юм. Яаж ажил амралтаа зөв зохицуулж байж гэмээр хүн тодорхой сайхан бүтээлийн ард эрүүл цоглог гарч чаддгийг. За тэгэхээр миний хувьд зүгээр өөрийнхөө туршлагаас хэлэхэд бол цаг төлөвлөлт бол их чухал юм билээ. Ер нь бол цаг төлөвлөлт. Би бол өмнө бас л адилхан оюутнуудаа адилхан л оюутан байсан. Бас ер нь бол манай шүтээсийн ачаал энэ төр их л байдаг. Хичээл ном бас л нөгөө би даалтын ажил энэ төр тулгаж байгаа л хийдэг оюутан байсан. За тэгээ ерөнхийд нь бол багш болоод явандаа бол ер нь ойлгоод ер нь бол цагийн ямиг багш өөрөг даалгавар өглөөхэд цаг тухайд нь хийгээл багаагаар хийгээл явж байхад бол ер нь бол хамгийн зөв гэдгийг бол ер нь бол ойлгосон. Тийм учраас ерөнхийд нь бол маш сайн бодож төлөвлөх хэрэгтэй. Төлөвлөснийгээ бол хөвчлэн бол би цаасан дээр буулгаад тодорхой нөгөө өөрөг даалгавраа хийх ажлуудынхаа жагсаалтыг гаргацдаг. За тэгээ энэ жагсаалтыгаа дагуу ерөнхийд нь бол базаад юмнуудаа багаагаар хийгээ явж байхад бол ерөнхийдөө бол үр дүнгууд багаагаар гарч ирээд идэх юм ажлагтай. Тэгэхээр нөгөө амьдралын хамгийн гоё нь залуу наснд тэгээ үнэт чанар нь эдэр наснд бүр үнэхээр үн цэнийн нөгөө өтөл насанд харагдаж илэрхийлэгддэг гэж ярьдаг штэ тийм ээ. Тэгэхээр одоо хийж бүтээж яваа одоо дайлж жигүүр болгож амжилт гэхээсээ илүү одоо бас ингэ сайхан зорьсон үйлсээ хэрэгжүүлэх гүйцэтгэл болох энэ урт замд бас ингэ зүдэрлийг үл тоож ажирахгүй ингэж явж байгаа тууштай зан бол туйлын эрх юм. Тэгэхээр хувь хүний гэдэг юм уу одоо өөрийнх нь хувь ертөнцийн үд хаалгыг одоо сэмхэн тогших юм бол таны өөрийн одоо хобби сонирхол энэ ертөнцийг үзэх таашаал гэдэг юм уу тийм ээ. Энэ үзэл хандлагаасаа хаваалцахгүй юу? Миний мэрэгжил бол ерөөхдөө бол одоо ингээд нөгөө судлаач багш болчоор ерөөхдөө бас хобби өөртөө бас энэ тал руугаа сүүлийн үед чиглээд идэг болч тийм ээ. За өмнө нь бол одоо бас найзуудтайгаа сакс тоглох, за спортоор хичээлэх, за дээрэс нь бол одоо уул харданд аялах, ер нь бол байгальд бас их байх сонирхолтой. За тэгээд одоо сүүлийн үед яг зүгээр юм цаг үеийн одоо энэ цар тахлын нөхцлөөр интерес шалтгаалаад бас төдийлөн бас их чадахгүй байна. Одоо спорт зааланд бол төдийлөн бас орж чадахгүй, төдийлөн бас гадагшаа дотгошоо явж чадахгүй байгаа юм л да. Ер нь бол. Гэтэ ажил амьдралыг бол зохицуулах бол маш чухал. Ер нь бол маш чухал. Гол нь одоо судалгааны ажлыг бол хийх хугацаанд бол маш чанартай хийгээл. За үлдсэн одоо амралтын цагаа бол үр бүтээлтэй өнгөрүүлэх ер нь бол чухал гэдгийг нь ойлгоод хичээгээд л явж байгаа да. Ер нь бол. За ярианыхаа төгсгөлд зориг хуваалцахаас өмнө юу гэдгийг нэг хүний нэг сайхан баримтлал байдаг шүү дээ тийм ээ. Нэг ягштал ингээл одоо би тэгнэ гэд нэг номлол бариад ингээд хүн амьдрна гэж юу ах вүлээ. Гэхдээ л нэг өөрийн нэг сайхан төв мөрдлөг сахиж амьдрдаг тийм ээ. Тэр бас хүний хийх гэж байгаа ажил үйлс ард тоцорсон он жолоодын одоо бүтээсэн тэр түүх мөхтэй ч юм уу эсвэл одоо бэрхшээл саад тулгархад тэрийг даван туулах арга ухаантай ч бас их холбоотой байдаг гэж магадгүй юм. За тэгэхээр ерөөхдөө бол миний хувьд бол зүгээр одоо юу гэж хэлэх юм дээр нь бол зогсолтгүй л ер нь бол явах хэрэгтэй. Маш сайн одоо бодож төлөвлөх хэрэгтэй. Ямар ч ажлыг хийсэн зогсолтгүй л одоо явхад бол амжилт ирдэг юм байна л гэж ойлгоод байгаа. Зогсолтгүй хичээгээл зөв явхад бол болох нь л гэж ойлгоод байгаа. Энэ эзэмшсэн мэрэгжил дээр нь одоо энэ хийж бүтээж байгаа энэ судалгааны гол нөр их ажлынх нь ер нь омогшил бахархал юу вэ гэж хэлэхээр одоо гоё сэтгэл ханамжтай хариулах бах тийм ээ. Цөөхөн үгээр энийг томьёолвол бас их гоё илэрхийлэл бууна бах гэж бодож байна. Судалгааны ажлын үр дүн бол ер нь бол олон улс гэх юм уу одоо манайц ялгаа авахгүй ер нь бол судалгааны ажил ямар нэгэн тодорхой ажил хийлээ түүний үр дүн бол ер нь бол эрдэм шинжилгээний өгүүл болж одоо хэвлэгдэж гарах бол хамгийн сайхан байдаг. Тэгэхээр миний одоо ол судалгааны ажлууд бол applied energy гэдэг одоо том эрчим хүчний одоо салбартаа бол одоо топ ер нь бол 1-2 гэж яригдах том сэтгүүлд өгүүлэл хэвлүүлсэн. Impact factor одоо 9.7 тоо одоо тийм сэтгүүлд бол хэвлүүлсэн байх жишээтэй. Мөн одоо эхний одоо хэдэд орох energy Applied Thermal Engineering гэсэн одоо том сэтгүүлүүд бол өгүүлэл хэвлүүлээд байна. Тэгэхээр энэ хэвлэлсэн өгүүллүүдэд харах бол ер нь бол бас заавас боломжтой ажил хийжээ гэдэг. Ялангуяа дээрэс нь өгүүлэл хэвлүүлнэ гэдэг бол нэг өөр. Хэвлүүлсний дараа бол тэр өгүүллийг маань ашиглаад хүмүүс ишлээд дараагийнхаа судалгаанд ашиглаа явж байгаа харах бас таатай байдаг да ер нь бол. Тэгэлгүй яах вэ? За тэгэхээр их сайхан шилжүүлээд арсан олон сайхан зорилго таны одоо хүсэл мөрөөдлийн ертөнцид амилж байгаа лавтай цараатаагаас нь хуваалцвал олон зүйлийг эхэлчихсэн ч байгаа бах бас тийм ээ. Барины газар тараахан хүрээгүй байгаа одоо ингээд замдаа явж байгаа юм олон шаргуу зорилтууд ч бас байж байгаа байх. Миний хувьд бол эрчим хүчтэй одоо энэ том айлттай холбогдсон хүн. Тэгэхээр бол Монголынхоо эрчим хүчний салбарт одоо олон зүйлийг хийхийг боддог. За эхний ээлжинд бол ямар ч гэсэн бол эрдэм судалгаа шинжилгээний за сургалтын одоо процесст бол одоо ажлууд хийгдэж байна. За манай дулааны инженерийн салбарын одоо энэ дулааны сахилгаан станц мэргэжилтэр бол компьютер дээр байдаг юм уу? Ер нь бол одоо ийм цоошин одоо симулятор лаборатори яг л компьютер дээр байдаг ийм сахилгаан станц үйлдвэр одоо байна гэсэн үг. Ийм симулятор лабораторийг багш нартайгаа хамтраад бас байгуулсан.
мөн одоо ийм судалгаа шинжилгээ тооцоод ашиглаж болох ийм Австрийн Грацийн политехник их сургуулийн боловсруулсан FC Pro гэсэн одоо ийм том процессын одоо загварчил хийдэг энэ програм хангамжийг багш нартайгаа хамтраад оруулж ирээд ашиглалтын заавар одоо юмнуудыг боловсруулад одоо сургалтнуудаас ашиглаж байна. Энэ бол одоо цаашдаа бол энэ судалгаа шинжилгээ хийж байгаа хүмүүс ашиглаа явахад бас их боломжтой програм хангамжууд бол манай оюутнууд ашигладаг. За дээрэс нь бол ер нь бол Монгол орныхоо хувьд ер нь ирээдүйд одоо энэ дэлхийн нийтийн хувьд гэдэг юм одоо эколог доктортой хөгжил гэж ярих боллоо. Тэгэхээр энэ экологийн асуудал үнэхээр одоо ойрхон аюулгүй хангагдаж байна. Тэгэхээр бол станцуудынхаа одоо үр ашгийг сайжруулах, экологийн үзүүлэлтүүдийг сайжруулах, гол ажлуудаа улам сайжруулах. Дээрээс нь одоо энэ доктортой хөгжлийн одоо дагуу нар одоо сэргийгдэх эрчим хүчний одоо хэрэглээг аль болоход хэрэглэх боломжийг нь одоо хангах судалгаануудыг л одоо хийж байна да. Ер нь бол манай Монгол орны одоо говийн бүс бол нарны эрчим хүчний нөөцөр их баялаг, нар салхиар энэ баялаг. Манай одоо говийн нөхцөлд бол ямар төрлийн одоо сахалгын станцууд, сэргээгдэх эрчим хүчний станцууд байвал зохих вэ гэсэн одоо гол судалгааны ажлуудыг хийгээд одоо бас үр дүнгууд нь гараад зарим нэг сэтгүүлүүд л одоо илгээгээд байж байгаа жишээтэй. Тэгэхээр энэ ажлууд маань дараагийн одоо тэр төслийн шатанд, үйлдвэрийн шатанд бол одоо хүмүүст хэрэг болох байхаа гэж бодож байгаа. Science FM 94.1 радио нэрийн хуудас нэвтрүүлгийнхээ өнөөдрийн дугаараар шинжилгээ технологи их сургуулийн эрчим хүчний сургуулийн дулааны инженерийн салбарын багш магистр Шардрын Инх баяр гэж ирхмийг урин заллаа. За танд амжилт хүсье. За баярлалаа.